Бурхны хууль ба бодлын үр дүн гэсэн сэдвээр та бүхэнтэй Бурхны үгсээс судлахад цаг гаргацгаая. Бодол гэгч зүйл үнэхэрийн чухал гэж үзэж болно. Сайн юмч бай, муу юмч бай, бүгд л бидний бодлоос үүдэлтэй гэж хэлж болох байхаа. Тиймээс муу бодол нь эцэстээ муу үр дүнд хүргэдэг. Сайн бодол харьцангуй сайн үр дүн авчирдаг. Тийм байхаа. Бурхан бидэнд хууль өгөхдөө хуучин гэрээнд Мосегоор дамжуулан Мосегийн хуулийг өгсөн. Шинэ гэрээнд Христээр дамжуулан шинэ гэрээний хууль зааж өгсөн. Энэ нь нэгэнт Бурханаас хүн төрөлхтөнд өгсөн бэлэг учраас бидний ирээдүйн ашиг тус сайн сайхан амьдралын төлөө өгөгдсөн зүйл гэж үзэн. Үүнд итгэж дагаж мөрдөх нь зүүн хэрэг. Гэтэл хүмүүс эхлээд Бурханы хуулийг орхих тухай боддог. Тэд бид үүнийг сахиагүйч эзэн минь гэж дуудвал болно биздээ гэдэг. Гэвч тэд ингэснийх нь үр дүнд гамшиг, үрдийн хараал, шийтгэл тэднийг дагах болно гэдгийг Библиэр дамжуулан Бурхан аль хэдийн тайлбарласан. Тэгэхээр бид Бурханы бидэнд өгсөн Библийн сургаал дагуу итгэх ёстой. Тийм үү? Яагаад миний амьдралд ийм зүйл тохиолдов? Яагаад ийм зүйл учрав гэж зарим нь бодож магадгүй. Үр дүн бүхэнд учир шалтгаан байдаг. Тарьсан бүр ийм үр дүн авчрах тавилантай тул энэ мөчөөс эхлэн бид бүх муу бодлыг дотроосоо авч хаяад Бурханыг үргэлж хайрлаж Тэнгэрийн хаанчлалын найдвар өвөрлөж Бурханы өгсөн бүх сургаалыг туйлын дуулууртай дагах ёстой гэсэн шийдвэр гаргаж сэтгэл шулуудах ёстой. Ийм тууштай шийдвэр байхгүй бол бид сайн үр дүн хүлээлтгүй. Өнөөдөр энэ талаар Иеремия 6 дугаар бүлгийн 18 дугаар ишлэл дэх үгсээс харцгаая. Тиймээс сонсогдсон үндэстнүүдээ тэдний дунд юу байгааг мэдэгтэн, хотол түмэн, газар дэлхий сонсогдсон, үзэгтэн би энэ хүмүүстээр гай гамшигыг буюу юу гэсэн байна? Тэд юу ч бодсон. Энэ гамшиг бол тэдний бодлын үр дүн гэсэн байна. Тэгвэл гамшигт өртөх хүмүүс ямар бодолтой байсан юм бол үүнийг үргэлжлүүлэн судалцгаая. Төлөвлөгөөнийх нь үр дүн авчирч байна. Учир нь тэд үгсийг минь сонсоогүй бөгөөд хуулийг минь ч бас яасан гэж байна. Эсэргүүцсэн билээ. Бурхан хүн төрөлхтөн бидний төлөө авралын хууль, амийн хууль, нүглийн уучлалын хууль тогтоосон. Бурханы ийм л нэгүсэл шингэсэн зарилгуудаас татгалзах тухай тэд бодсон нь үнэхээр гайхаш тасармаар. Бурханы хуулийг сахихгүй байсан ч зүгээр гэсэн бодол эцэстээ гамшиг дуудах үр дагаварт хүргэсэн гэдгийг Библи бидэнд зааж байна. Гэр бүлүүдээ бидний өнөөдөр сахиж буй амралтын өдөр бол энгийн өдөр биш. Тэнгэрийн тэнгэр элч нар болон тэнгэр дэх сүнслэг зүйлсч үүнийг сахихыг хүссэн ч энэ нь зөвхөн бидэнд зөвшөөрсөн Бурханы онцгой эрх, ивэл юм. Тиймээс бидэнд өгөгдсөн шинэ гэрээний хууль, Христийн хууль нь бидний хувьд үнэхэрийн чухал. Исая 24-р бүлгийн 5-р ишлэлийг харцгаая. Дэлхий өөрийн оршин суугчдын дор бузарлагдав. Учир нь шалтгаан нь тэд юу зөрчсөн гэж байна. Тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн, мөнхийн гэрээг эвдэв. Түрүүхэн Иеремия 6 дугаар бүлэгт
Тэд Бурханы хуулийг орхисноос гамшигт өртсөн гэж айлдаад. Исая 24-р бүлэгт тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн, мөнхийн гэрээг эвдсэн тул ямар үр дагаварт хүрсэн бэ? Иймээс дэлхийг хараал идэж, ийм үйлдэл хийж байгаа тул дэлхийг хараал идсэн. Түүн дээр амьдрагчид нь гим нүгэлт автав. Иймээс дэлхийн оршин суугчид нь шатаагдаж, цөөхөн хүн үлдэв. 7-р ишлэл. Шин дарс хатаж, усан үзмийн модонд гандна. Нарганч зүрхтэй бүх хүн санаа алдна. Бөмбөрийн хөгжөөнд дуу тасран, наригчдын шууган зогсож, ятхын баясгалан тэгшиг тасарна. Ямар үйлдэл гаргасан болохоор тэр вэ? Тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчилж, мөнхийн гэрээг эвдсэн. Тэд энийг ингэсэн ч зүгээр гэж бодсон тул тэдний бодлын үр дүнд бүх баяр баясгалан, аз жаргал, амар амгалан, баяр хөөр бүгд тэднээс зугтах. Иймэрхүү л үйл явдал тэднийг дагалдана гэж Бурхан тэмдэглэсэн. Өнөөдөр Иеремия 6-р бүлэг болон Исая 24-р бүлгээс харахад Бурхан хүн төрлөختний төлөө тогтоосон Бурханы хууль, Христийн хууль нь сүнслэг байдлын хувьд үнэхээр чухал үүрэг гүйцэтгэдэг. Бидэнд амар амгалан өгч, аз жаргалыг өгч, баяр баясгалан өгч, мөнхийн Тэнгэрийн хаанчлалыг өгөхийн тулд Бурхан шинэ гэрээний хуулийг тогтоосон. Тиймээс бид ямар ч бэрхшээл тулгарсан бай, амралтын өдрийг заавал сахих ёстой. Шинэ гэрээний бүх зарлагийг зайлшгүй сахиж мөрддөг байх ёстой. Тийм үү? Яагаад гэхээр бүх бодол үр болдог гэдэг шүү дээ. Тиймээс Тэнгэр их маань үргэлж баяртай бай хэмээсэн тул Тэнгэрийн хаанчлал явна гэх ирээдүгээ бодон үргэлж баяр хөөрөөр дүүрэн амьдрах ёстой биз дээ. Энэ дэлхий бол угаасаа хорогдох хот. Эндхийн амьдралд мөнхийн аз жаргал, мөнхийн баяр баясгалан, мөнхийн амар амгалан оршино гэж үгүй. Тиймээс бид бүхэн Тэнгэрийн хаанчлалд найдвар тавьж амьдрах ёстой юм. Исая 24-р бүлэгт тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн, мөнхийн гэрээг эвдэв гэж бичсэн. 6-р ишлэлийг харцгаая. Иймээс дэлхийг хараал идэж, түүн дээр амьдрагчид нь гим нүгэлт автав. Иймээс дэлхийн оршин суугчид нь шатаагдаж, цөөхөн хүн үлдэв. Шин дарс хатаж, усан үзмийн модонд гандна. Нарганч зүрхтэй бүх хүн санаа алдна. Бөмбөрийн хөгжөөнд дуу тасран, наригчдын шууган зогсож, ятхын баясгалан тэгшиг тасарна. Тэд дар сууж дуулахаа болно. Цархад уугчдад энэ нь гашуун болно. Самуурсан хот нурж, байшин бүр хаагдаж, хинч үл орно. Гудамжинд усан үзмийн дарсны төлөө ойрлолтон, бүх баяр баясгалан уйдгар гуниг болов. Дэлхийн зугаа цэнгэл арилав. Хотын дотор сүрэл үлдэж, гултан хаалган нэвдрв. Харанхуй, гунигтай нөхцөл байдал дүрслэгдсэн байна. Ямар бодолт хийсэн үед ийм болсон бэ? Бурханы хуулийг дагахгүй байсан ч зүгээр дээ гэж бодох үед эцэст нь ийм үр дагаварт хүрдэг гэдгийг Библи бидэнд зааж байна. Бид амралтын өдөр, алгасал баяр, толгойн алчуур, баптизм зэрэгтэл зөвхөн анхаарал хандуулах ёсгүй. Бурхан бидэнд ердийн үед ч олон сургаалаа өгч байдаг. Өнөөдөр ч үргэлж баяртай бай хэмээсэн тул бидэнд уйдгар гуниг байсан бол тэдгэрийг амьдралаасаа авч хайцгаая. Тэнгэрийн хаанчлал явах гэж байж баярлахгүй байх шалтгаан бий юу? Хэрв та бүхэн 7 хоногийн дараа Америкийг тойрон аялахаар явна гэж бодъё. Эсвэл буужинд суугаад дэлхийгээс гарч дэлхийг сансраас харах, сансрын аялалд явах гэж байна гэж бодъё. 7 хоногийн турш ямар байх вэ? Иргэн тойрны хүмүүс та нарыг муугаар хэлсэн ч жаргалтай байх болно. Хэдийгээр та намайг тэгж хэлсэн ч би удахгүй сансарт гарч энэ дэлхийг харах юм чинь гэж бодоод баяр хөөрөөр дүүрэн байх болно. Ийм найдвар байгаа болохоор тэр Тэнгэрийн хаанчлал бол аз жаргалтай ертөнц учраас баяр баясгалан, аз жаргал бидэнд өгөгдөгч. Энэ дэлхий бол хорогдох хот.
Бид хүссэн бүхнээ чөлөөтэй хийж болдоггүй. Хэрв бүх зүйл бидний хүсснээр болдог бол хорогдох хот биш. Тиймээс бид Тэнгэрийн хаанчлалд хүссэн бүхнээ биелүүлж, үрд мөнхөд мөнх ам, аз жаргал идэх боломжтой гэдгийг Бурхан бидэнд хэлдэг. Тиймд дэлхийд амьдрахдаа миний та нарт заасан замыг л дагаж, үргэлж эзэн дотор амьдарч, эзэн дотор бодож сэтгэж, эзэн дотор найдвар өвөрлөж, эзэн дотор баярлах гэж Бурхан хичнээн олон сургаал, анхааруулгыг Библиэр дамжуулан бидэнд өгч байгаа билээ дээ. Бидэнд бол Бурханы өгсөн шинэ гэрээний хууль үнэхэрийн чухал. Бурханы хуулийг дагахгүй байсан ч зүгээр гэж бодохдоо зэрэгцэн. Тэд хуулиудыг зөрчиж, мөнхийн гэрээг эвддэг. Үүнийх нь уршихаар дэлхийг хараал идэж, түүн дээр амьдрагчид нь гим нүгэлд автаж, иймэрхүү бүрхэг ирээдүйс тэдэнд үлдэх юм. Тийм ч учраас бидний хуваалцаж, тунхаглаж байгаа энэ бүх мэдээг сайн мэдээ гэдэг биш үү? Ерөөлтэй мэдээ. Хүмүүс энэ сайн мэдээг хүлээн авч, Бурханы тогтоол, зарлиг, хуулийг зөв ойлгуул. Нэгдүгээр Тэнгэрийн хаанчлал явна. Нүглээ уучлуулна. Мөнх ам олж авна. Авралч авна. Тэнгэрийн орныг өвлөн авч, хаан тахилч болно. Хийж чадахгүй юм байхгүй. Мөнхийн Тэнгэрийн хаанчлалыг бидний төлөө Бурхан бэлтгэсэн гэж бий. Тиймээс Тэнгэрийн хаанчлалд найдвар тавьж, жаахан хүлээ. Намайг ямар газар очихыг удахгүй харах болно гэж үргэлж баяртай байцгаая. Энэ дэлхий дээр байх үед бол хүмүүс биднийг таниагүй байж болох ч Тэнгэрийн Тэнгэр элч нар бидэнд та нарын газар дээр мэдэрсэн Бурханы хайр бол бид хэдийгээр огторгуйн ертөнц Тэнгэрийн хаанчлалд байгаа ч хизээч мэдэрч байгаагүй зүйл юм. Ийм зүйлийг мэдрээд ирсэн та нар үнэхээр гайхалтай юм а гэж хэлнэ. Бурхан бидэнд үрд мөнхөд од мэд гэрэлтэх, яруу алдар өгнө гэж амласан. Тийм байхаа? Бид үүнд анхаарлаа хандуулж, урагш тэмүүлдэг байх ёстой. Дэлхийг харуул, сэтгэл гутрал, түгшүүр, хараал зүхэл, гамшиг зэрэг, харанхуй бүрхэг ирээдүйс харагдах боловч Тэнгэрийн хаанчлалыг харуул, үргэлж баяр хөөр дүүрэн, аз жаргал цалгиж, цаашид үхэл байхгүй, гашуудал байхгүй, уйлах гэж байхгүй, уй гашуу гэж байхгүй. Хоорондоо муудалцах юмч гарахгүй, хараалч байхгүй. Бие гэсэн хайр халамжаар дүүрэн байна. Ийм ертөнц рүү явахын тулд Бурханы бидэнд өгсөн шинэ гэрээний тогтоол, зарлиг, хуулиудыг бүрэн дагаж мөрдөх ёстой. Бурханы тогтоосон хууль биднийг Христ рүү хөтөлж, шинэ Иерусалим Тэнгэр их рүү хөтөлж, эцэг эхийг дагаж, эцэст нь бид бүгд мөнхийн Тэнгэрийн хаанчлалдаа буцах болно. Тийм үү? 2-р Тесалоник 1-р бүлгийн 7-р ишлэлийг харцгаая. 1-р бүлгийн 7-р ишлэл. Харин зовсон та нарт болон бидэнд эзэн Есүс хүчрхэг тэнгэрлэгч нарынхаа хамт Тэнгэрээс илчлэгдэх үед амралт өгч Бурханыг мэддэггүй ба бидний эзэн Есүсийн сайн мэдээг дагдаггүй хүмүүсээс дүрлцэх гал түшөө авахж бидний эзэн Есүсийн сайн мэдээ гэхээр шин гэрээг хэлдэг. Шин гэрээний хуульд байдаггүй, дагаж мөрддөггүй хүмүүст юу тохиолдно гэсэн үг вэ? Бурхан тэднийг үрдийн шүүлтээр шийтгэх болно. Аврал эсвэл нүглийн уучлал өгөхгүй. Үүн шиг 2-р Тесалоник 1-р бүлэгт үрдийн шийтгэл буулгана гэжээ. Исая 24-р бүлэгт дэлхийг үрдийн хараал идэн гэж бичсэн. Иеремия 6-р бүлэгт тэд миний тогтоол, хуулиудыг сахиагүйнхээ уршихаар гамшигт өртөх болно. Энэ нь тэдний бодлынх нь үр дүн гэж бий. Зарим нь
Амралтын өдөр бямб байна уу, нэм байна уу? Бурханд л үйлчлбэл болно биз дээ. Өдөр тийм чухал юм уу гэдэг. Чухал. Чухал учраас л 7 дахь өдөр гэж хүртэл Бурхан тодорхойлсон байдаг. Өнөө үед зарим нь сахихгүй байсан ч зүгээр, хизээж хамаагүй, өөрийн дураар сахисан ч болно гэж хэлдэг. Энэ нь бүгд тэдний л бодол. Бурханы бодол биш. Тэгээд л тэд өөрсдийн бодлын үр дүнгээр гамшигт өртөж, хараал хурж, эцэст нь үрдийн тамд орох болно гэдгийг хуучин гэрээний, шинэ гэрээний иш үзүүлэгчид бүгд л энэ талаар тайлбарладаг. Бурханы хуулиас хизээж бүү холт. Хожим Тэнгэрийн оронд ирээд тэр бүх шалтгааныг ойлгох болно. Одоо та нар үүнийг мэдэхгүй ч хожим ойлгох болно. Бурханы үйлддэг бүхэнд шалтгаан байхгүйгээр хийдэг юм байхгүй байхаа? Тэгвэл амралтын өдрийн талаар л товчхон судалцгаая. Езекиэл 22 дугаар бүлгийн 25 дугаар ишлэлийг харцгаая. «22 дугаар бүлгийн 25 дугаар ишлэл. Тэнд олзоо цулгааж буй архирагч арслан адил. Түүний голд түүний ноёдын хуйлдаан байна. Тэд амьуудыг залгисан. Тэд эрдэнэс үнэт зүйлсийг авчихсан. Тэд түүний голд бэлэвсэн эхнэрүүдийг олноор бий болгов. Түүний тахилч нар яасан гэж байна? Хуулийг минь зөрчсөн гэжээ. Түүний тахилч нар хуулийг минь зөрчиж, ариун юмсыг минь буртаглав. Тэд ариун жившүүрийг хооронд нь ис ялган, бузар цэврийн ялгааг заасангүй. Тэд амралтын өдрүүдээс минь нүдээ нууж, би өөрөөр хэлбэл Бурхан дунд нь яалаа гэж байна. Жигшигдлээ. Амралтын өдрийг сахиагүй ганцхан үйлдэлийг л Бурхан ингэж гэрчилсэн байна. Тэд намайг маш ихээр буртаглаж, намайг жигшиж байна гэсэн байна. Өнөө үед дэлхий даяар Тэнгисийн эргийн эс шиг тоо томшгүй олон сүм, шашин шүтлэгтнүүд байдаг. Ганц амралтын өдөр сахисангүйгээд Бурхан тэгнэ гэж үү гэж бодно. Гэвч энэ нь тэдний л бодол. Бурханы бодлыг одоо Езекиэл иш үзүүлэгчээр дамжуулан бидэнд сонсгож байгаа биш үү? Амралтын өдөр сахидаггүй хүмүүсийн дунд би жигшигдэж байна гэж Бурхан маш тодорхой хэлж байна. Гэр бүлүүдээ Бурханы бидэнд өгсөн хууль дэндүү чухал юм шүү. Хэрв энэ нь чухал биш байсан бол Бурхан Мосегийн хуулиар дуусгаж болох байсан ч Мика 4-р бүлэгт хууль хаанаас дахиад гарна гэлээ. Синай уулнаас гарсан хууль биш. Одоо Бурхан Сионоос дахин хуулиа тунхаглана гэж айлдсан. Бид үргэлж хууль дотор байж хууль сахих ёстой учраас Христ Мелхизедекийн хэрэгмийн дагуу үрд юу гэсэн бэ? Тэрүүн тахилч гэсэн. Тахил байхгүй бол тэрүүн тахилч хэрэггүй. Бидний өргөх ёстой тахил, өөрөөр хэлбэл мөргөл байгаа учраас л тэрүүн тахилч байгаа биш үү? Мелхизедекийн хэрэгмийн дагуу тэрүүн тахилч болсон Христийн албан үүрэг түр зуур байгаад алга болно гэсэн үү? Мөнхийх гэсэн. Энэ нь хизээч алга болохгүй гэж бичсэн байдаг. Тэгвэл Бурханы хуульч мөн хизээч алга болохгүй. Харин үрд мөнхөд оршин тогтнох болно гэдгийг бид бүгд ухаарах ёстой юм. Гэтэл бараг бүх сүм энэ хэрэггүй гэж хэлцгээж байгаа. Ингэж хэлдэг хүмүүст Матай 7-р бүлгийн 21-р ишлэлээс уншвал ёс бусыг үйлдэгч та нар надаас зайл гэж хэлэх болно. Өөрөөр хэлбэл миний байгаа газраас зайл гэж Иесус айлдсан. Тэгвэл Иесусийн байгаа газар нь Тэнгэрийн хаанчлал. Гэтэл Тэнгэрийн хаанчлалаас зайл гэвэл хаашаа явах уу? Тиймээс л Бурханы хууль бидэнд ямар чухал болохыг бид харж байна. Тийм үү? Бурханы хууль нь бидний нүдийг гэрэлтүүлж, бидний сэтгэлийг сэргээж,
бидний сүнсийг нүглээс чөлөөлж биднийг мөнхийн Бурхны ингэрт буцаах ийм юр бусын хүчийг агуулдаг. Харин бидний хувьд бол амралтын өдөр сахиж, алгасал баяр тэмдэглэж, шинэ гэрээний бүх зарлагийг сахих нь зүүн хэрэг боловч дэлхийн хүмүүст энэ нь хачирхалтай санагддаг. Тэд яагаад ням гарагт биш, бямб гарагт сүмд явдаг юм бол, тэд яагаад Христмас тэмдэглэхгүй, алгасал баяр тэмдэглэдэг юм бол гэж боддог. Бидний дагаж мөрддөг бүх хууль Бурхны сургаалаас ихтэй. Тиймээс Бурхан өөрийнх нь хуулиудыг сахидаг хүмүүсийг миний ард түмэн химээгээд би тэдний нүглийг нэг бүрчлэн уужилж өршөөнө гэсэн амлалт хүртэл өгч байгаа. Исая номыг нээцгээе. Исая 51-р бүлгийн 7-р ишлэл. Үнэн зөвийг мэддэг зүрхэнд нь юу байгаа ард түмэн гэсэн бэ? Өөр ямар нэг хууль биш. Миний хууль буй ард түмэн намайг сонсохтун. Миний үгийг сонсохтун. Хүний зэмлэлээс бүү. Доромжлолоос нь бүү эмэхтун. Учир нь дээл хувцас мэт тэднийг хэвэн ирвэхий идэж, ноос мэт тэднийг өд хорхоо иднэ. Харин зөвхт байдал минь мөнхөд. Аврал минь ямар гэж байна? Үеийн үед байна. Эдгээр өрөөлтэй үгсийг хүнд өгсөн бэ? Бурхны хуулийг сахидаг хүмүүст, авралын хууль дотор байдаг ард түмэнд Бурхан эдгээр өрөөлийн үгсээ үлдээсэн. Иеремия 31-р бүлгийн 31-р ишлэлээс харцгаая. Эзэн тунхаглаж байна. Харагтун Израилийн гэр ба Юдагийн гэртээ би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна. 33 дугаар ишлэл. Гэвч тэр өдрүүдийн дараа Израилийн гэртээ миний байгуулах гэрээ энэ юм гэж эзэн тунхаглаж байна. Би хуулиа тэдний дотор хийж, би тэдгэрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд миний ард түмэн болно. Хэрв хэн нэгэнд Бурхны хууль байхгүй бол тэд Бурхны ард түмэн огт биш. Тийм учраас Филиппо номд бидний иргэний харьяалал хаана байгаа гэлээ. Тэнгэрт иргэний харьяалалтай ард түмэн Бурхны хуулийг зайлшгүй дотроо хадгалж байх ёстой. Амралтын өдөр бол Бурхны тушаал биш гэж юу? Алгасал баярын хувьд ямар уу? Мөн л Бурхан тушаасан. Бурхан гитлэл 12-13 дугаар бүлэгт алгасал баяр тэмдэглэхийг тушаасан. Мөн Луг 22 дугаар бүлэгт Петр Иохан нарын хамт алгасал баярыг тэмдэглэхийг ихэд хүссэн. Иесусыг бид харж болно. Үргэлжлүүлэн 34 дугаар ишлэлээс уншицгаая. 34 дугаар ишлэл. Хүн бүр хөрштөө ах дүүдээ эзнийг мэд гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуун хүртэл тэд бүгд намайг мэдэх болно гэж эзэн тунхаглаж байна. Учир нь би тэдний хилэнцгийг яана гэж байна. Юугаар дамжуулж уучлах уу? Бурхны хуулиар шин гэрээгээр дамжуулж. Учир нь би тэдний хилэнцгийг уучлж, нүглийг нь яах уу? Дахин ис санана. Энэ үг, энэ сургаалыг Бурхан бидэнд өгсөн. Мөн сах гэж хэлсэн ч Бурхан. Гэсэн хэдий ч битгий сах гэдэг нь үргэлж Бурханы эсрэг ярьдаг сатаны хэлдэг үг. Тэд бодлынхоо үр дүнд үрдийн сүрлийн тамд унаж байна. Бурханы тогтоол, зарлиг, хууль, сургаалын дагуу эцэг хүртэл дагна гэдэг эмэгтэй бусад үр удмыг Бурхан бүх үндэстний дээгүүр өндөрт тавина гэж амласан. Гэтэл 20 дугаар бүлгийг нээцгээе. Хоёрдугаар бүлгийн 8 дугаар ишлэлээс уншийе. Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сах. Чи 6 өдөр хөдөлмөрлөж бүх ажлаа хий. Харин 7 дахь өдөр нь Бурхан эзний чинь амралт тул чи ямар ч ажил бүү хий. Чи, чиний хүү, чиний охин, чиний зарц, чиний шивэгчин, чиний мал,
Бас танад байгаа ирмэл хүнч мөн адил. Учир нь 6 өдөрт эзэн тэнгэр газар, далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг бүтээж 7 дахь өдөрт амарсан. Тиймээс амралтын өдрийг эзэн яасан гэж байна. Ерөөн тэр өдрийг ариун болгосон юм. Амралтын өдөр сахидаг хүн бүрийг Бурхан өрөөдөг. Түүнчлэн Бурхан амралтын өдрийг ариун болгоод амралтын өдрөөр дамжуулан Бурхан биднийг ариун байдалд хүргэж байна. Эдгээр үгнээс харахад бид Бурханы тогтоол, зайрлыг, хуулийг сахих ёстой байна уу? Эсвэл сахихгүй байсан ч зүгээр үү? Эдгээр нь гарцаагүй сахих ёстой тогтоол, зайрлыг, хууль юм. Хэрв эдгээрээс холдвол Бурхан сүүлчийн үед дүрлцэх гал дунд илчлэгдэхдээ тэдэнд шийтгэл буулгана хэмээгээд Исая 24-р бүлэгт дэлхийг цочирдуулах аимшигт гамшгууд тэдгээр хүмүүстээр буун гэж тэмдэглэсэн. Бурхан урьдчилан эдгээр үгээ зааж энэ ирэн үед шинэ гэрээний үннийг бидний төлөө авч ирсэн. Хосea 8-р бүлэг рүү очие. Хосea 8-р бүлгийн 12-р ишлэлийг харъя. Түүнд би тоо томшгүй хуйлаа бичиж өгсөн боловч тэдгээр нь юу гэж үздсэн бэ? Гаднын зүйл мэд тооцогджээ. Үүний шалтгаан юу вэ? Тэдний бодлын үр дүн Бурхан хүн төрлөختөнд ямар ч хамааралгүй, ашиггүй юмыг Библийн энэ олон хуудсанд иш үзүүлэгчдээр бичүүлэн тэгээд бүр хэдэн зуун, хэдэн мянган жил дамнан тасралтгүй, уйггүй заах шалтгаан бий юу? Хэдийгээр Бурхан хүн төрлөختний төлөө эдгээр хуйлаа өгсөн ч тэд үүнийг хизээд л өөрсдөд нь хамаагүй гаднын зүйл мэтээр тооцдог. Амралтын өдөр бямб нэм аль нь ч бай, ямар хамаа байна. Христмас тэмдэглээд Есүсийг дурсвал тэр нь илүү сайн юм биш үү? Алгасал баяр дасаагүй, танил бус санагдаж байхад тэрийг заавал сахих ёстой юм уу? Ийм маягаар өөрсдийнхөө л боддог болохоор үр дүн нь ямар байх вэ? Мөнхийн Тэнгэрийн хаанчлал тэдэнд өгөгдөх үү? Хэдийгээр одоо дэлхийн хүмүүс амралтын өдөр, алгасал баяр, шинэ гэрээний утга учирыг ойлгохгүй байж болох ч Бурхан Сионы хүүхдүүдээ дэлхийн үндэстнүүдийн дээгүүр хамгийн өндөр байр сууринд Тэнгэр элч нар хүртэл хатаархдаг байр сууринд тавих болно гэж айлдсан. Бурхан бидний төлөө хууль тогтоосон гэдгийг Гитлэл 15-р бүлгээс харцгаая. Гитлэл 15-р бүлгийн 25-р ишлэлээс харъя. Мосе эзэнд хашгирсанд эзэн түүнд нэг модыг үзүүлв. Тэр түүнийг усанд хаясанд ус амтлаг болов. Тэнд тэр тэдний төлөө юу өгсөн бэ? Зарлиг шийдвэрийг өгч тэдний төлөө юу өгсөн гэж байна. Бурханы тогтоол, Бурханы зарлиг, Бурханы хууль хүн төрлөختний төлөө сүнслэг хорогдох хотод хорогдож буй Тэнгэрийн нүгэлтнүүдийн төлөө Бурхан шинэ гэрээний бүх үннийг бидэнд өгсөн. Тиймээс амралтын өдөр болон алгасал баярыг дэлхийн бүх хүнд зөв зааж тунхаглацгаая. Эцэст нь тэдний ирээдүй мөнхийн Тэнгэрийн хаанчлалд байхын тулд хичээнгүйлэн тунхаглаж Бурханы үг уйггүй судлахын зэрэгцээ үргэлж баяр хөөртэй амьдарцгаая. Энэ дэлхий дээр бид Тэнгэрийн хаанчлалыг харж, Тэнгэрийн хаанчлалыг чиглэн гүйдэг. Тэнгэрийн хаанчлалыг харж байгаа хүнд ямар нэг зовлон байна гэж юу? Ямар нэг уйдгар гуниг байх уу? Тэнгэрийн хаанчлал үргэлж нүдний маань өмнө байна шүү дээ. Нэгэн хүн энэ талаар ярьж байсан юм. Хэрв атга давс усанд хийвэл шорууг байх болов уу? Шорууг биш байх болов уу? Энэ нь савны багтаамж, хэмжээ зэргээс шалтгаалж шоруугч байж болно, цуулч байж болно. Жижиг аяганд атга давс хийгээд аягыг усаар дүүрэглээч ус шорууг болох нь гарцаагүй. Харин том нууранд атга давс хийвэл ус шорууг болох уу?
Бараг нөлөө үзүүлэхгүй. Үүнтэй адил хэдийгээр энэ дэлхий дээр Тэнгэрийн хаанчлал явах замд маань цаад болдог өч төчнөн саад бэрхшээл байгаа ч бидний сэтгэлийн сав том бол бид энэ бүхнийг хоо гэд мушилсан инээж хүлээн авна. Гэвч бидний сэтгэлийн сав жижиг бол нөлөөнд нь яалч үгүй автна. Бидний итгэлийн замд саад болж буй олон саад бэрхшээл байдаг ч бид эхлээд мөнхийн Тэнгэрийн хаанчлалыг бодох юм бол үргэлж баяртай байж чадна. Тийм ээ. Юсахын бурхан авралын зам нээж нүглийн уучлалыг бидэнд олгосон эцэг бурхан ансан хүн Христ болон шинэ Иерусалим Тэнгэр ихтэй мөнхийн талархал яруу алдар өргөд үгээр сургаалаа дуусгая. Баярлалаа.